Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Лавжол гэдэг. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд амин тостой нүүрний мист хийж үзүүлэх гэж байна. За, та бүхний нүдэнд харагдаж байгаатай адилхан Peppermint, Lavender, Lilies тоснууд байгаа. За, нэгээр нь тайлбарлаад явъя. За, Lilies тос маань. Lilies маань ер нь бол гадагшлуулах гэсэн үйлчилгээтэй. Одоо би их дотроо жоохон юм хадгалдаг. Ер нь хүн бас нэг яг өөрийнхөө бодлыг бас бүрэн бас хийх боломжгүй. Ер нь бол хүнийг бас айгүйх сонсгож хичээж тэр хүнийг одоо ингээд ойлгох гэж хичээдэг. Гэвч тэр маань бас эсэргээрээ бидний биед айгүйх муугаар нөлөөлдөг. Ер нь бол хамгийн зөв эергээр өөрийнхөө бодсон сансныг хэлж явах нь хамгийн зүйтэй байдаг. Энэнд маань Lilies тос маань одоо тусалдаг байгаа. За, дараагийн тос маань Lavender. Lavender маань бол надад бол маш их тайвширлыг өгдөг. Ер нь бол олон зүйл хийдэг хүнд бол тайван байх нь хамгийн чухал, стрессгүй байх нь хамгийн чухал гэдэг байгаа. За, дараагийнх маань Peppermint. Peppermint бол надад одоо сэнгэнсэн гааны тос байгаа. Сэнгэнсэн гааны тос байгаа. Тэгээд энэ маань болохоор надад маш гоё сэнгэнсэн сэрүүн мэдрэмжийг өгдөг байгаа. За. Тэгэхээр бөөнөрөө дүүрний мистнийхаа савнгаа хийн. За, энэ хүү мистнийхаа савнгаа эхлээд Eternally Spirit буюу энэгээр ариутгах хэрэгтэй байгаа. Түрүүн ч гэсэн би угаачихсан л да. Гэхдээ бас ариутгаснаас зүгээр ах гэж бодож байна. За, бас ингээд дотор талаа ингээд ариутгачихъя. За, энэний дараа ерөнхийдөө би Lilies тосноосоо 10 туслыг. Дараад нь Lavender тосноосоо 10 туслыг. Peppermint тосноосоо 10 туслыг. Нэрмэл ус байгаа. Нэрмэл уснасаа би болохоор 30 грамаар хийх гэж байгаа. Нэрмэл уснасаа 30 грамыг би болохоор хурдан хэрэглээд жоохон дахин хийх дуртай хүн. Тэгэхгүй болохоор одоо дүүртэл нь хийгээд ч юм уу айгүй яагаад идэггүй. Басж байгаа л нэг юм аваа яваад идэггүй. Хурдан хэрэглээд хурдан бас давхар хийх дуртай. Хэрэглэх дуртай. За, энэ тонор байгаа. Энээсээс 30 грамыг. Грамыг за ингэж хийгээд таглаад сэгсрээд за ингээл цүнхэндээ авч явахд болно. Ингээд мист хэлбэрээр амар гоё сэнгэнсэн бас миний дуртай тоснуудын нэгдэл учир гоё мэдрэмж өгч байна.